За сайн өдрийн мэндэ өнөөдөр ч нөгөө бурхан багшийн дүүцэн өдөр гэдэг 2500 гаруй жилийн өмнө төрсөн дэлхийн нэг бас их сэтгэгчин гэж би бол дотроо боддог байхгүй. Тэрний төрсөн өдрийг тэмдэглэж байгаа. Дэлхийд яар ач холбогдол болгоод тэмдэглэж байна л да. Нэг бодох төр манд хамаатай ч юм шиг, нэг бодох төр огт хамаагүй ч юм шиг тийм өдөр байгаа байхгүй. За энэ ч яг зүгээр нөгөө их болсон 6 зүйл хамаг амтны тосын тул гэх шиг нэг зүйл ярмаар санагдаад ярьж байгаа. Сая одоо 13 аймагуудаар бас нэлээд олон сумуудаар явж хүмүүстэй уулзаж, ярьслах хийж, сургалт хийж, хүүхдүүдтэй уулзалт хийгээд ингээд явлаа л да. Тэгээд явахдаа нэг тийм ерөөхдөө нэг сонирн байдал анзаарч. Одоогоос 2-3 жилийн өмнө уулзж исэн одоо сүнсний сэрэлт, мэрэлт, одоо эрчим энерги, одоо юу гэдэг тэнгэр үзлгээд ярьж исэн тийм хүмүүс маань ингээ сая ингээ харахтай бүр тийм сонин орсгол руу яваад ирсэн харагдаад байгаа байхгүй юу. За хөдөө орон нутгад төр ингээ харах төр Солонгосын нөгөө шин тэнгэр газрынхан бол үнэхээр үр дүнтэй сайн ажилласан ба тэднийг одоостой магтахаас өөр аргагүй. Хүрээгүй аймаг сум гэж бол бараг л алга. Тэр хэд чинь одоо юу гэдэг юм бэ? Нэгийг сайн мэдээ түгээгч, тэгээд арчлагч, маллагч, багшлагч гэх юм нэг хүнтэй нэг 4-5 хүн ажилладаг юм байна. Тэгээд нөгөө хөрхийн мөнгө эмээ өвөнөрөг бол өстой нэг хуугаар нь хамсан харагдчихээн ер нь. Тэр нэг одоо бид нар чинь нэг тийм хөшчүүдтэйгээ ажиллаж чадахгүй байгаа юм байна л да. Ер нь хөшчүүдгээж төдийг нөгөө гэртээ байгаа ээжүүдтэйгээ огт ажиллаж чадахгүй. Тэгээ тэр хэдийг нэг тийм очих газар байхгүй, уулзах юм байхгүй, тоох хүн байхгүй. Тэр хүмүүст байдаг нэг тийм шүтлэг бишрэл тэр эрэлт хэрэгцээг нь хангах орон зайг болоод эхэлсэн. Тэр орон зай дээр за Христ суурьтай янз бүрийн шашны урсгалууд үнэхээр үрдэлтэй ажиллаж байна. За нэг жилийн өмнө уулзчихсан хүн чинь Монгол зонгол их орон одоо тэнгэр үзэл гэж ярьжсэн бол одоо жилийн өмнө дараа уулзах тэр энэ бүхний чинь цаана ертөнцийн эзэн байдаг юм байлаа. ертөнцийн эзнийг тийм дэлхий дээрээс одоо сүн мөн одоо тэгээ 160-70 мянган хүн авах ингээд Монголд нэг 20-30 мянган хүний квота олгож байгаа юм да. Тэгээд тэрүүнд амьд үлдэх гэж байгаа ингээл тийм юм ярьсан хүмүүс зөндөө таарлаж байгаа. За ямар юм нэг тийм харь гарагч гэнэ яасан ийсэн даа чи чинь гэсэн тийм юм суудч зөндөө таарлаж байна. Ингээд нэг тийм хүмүүс ингээд нэг тийм хийрхчихжээ. Тэгээ тэр хүмүүсийн ч бурууч биш ч юм шиг. Тэгэл эцсийн дүндээ бол одоо тэнгэр үзэл ярьж байгаа бидний буруу болж таах гэдэг нь л да ажиллаж чаддгүй. Тэгээ очихдоор хүмүүс чинь их бөө юм уу юу юм хараалж ятдаг гэл ингээл яриад одоо ярьдаг байсан бол одоо нэг үед бол аваагаа. Гэхдээ тэгээ хүмүүсийн асуудаг асуултын өнцөг сүмийнх нь гэж асуудаг болоод тойрсон ба шүү дээ. Тэгээ нөгөө тэнгэр үзлий чинь сүм болгох сүмийн пастор төлөөлөх сайн мэдээнийхэн болтол ингээд хүмүүсийн тархийг угааж чадсан тийм ажиллагаа амжилттай болж байна. Харийн нутгад өөр соёл өргөжлөлтэй хүмүүсийн дунд тэр өөр шашин соёлыг бол ингэж амжилттай нутгшуулж чадчих. Бид нар нэг тийм жинхэн бөө, хуурамч бөө, малгайтай өргөл өргөн, малгайгүй өргөл өргөн гэл ингээл хоорондоо хэдэлтэй сайдалцал муудалцал сошиалар нэгээ балбал дэндүү арчааг байл. Тэгээд хүнтэй уулзах дээр яг одоо сургалт мургалтанд айтайгаа суугаа явжсэн гинт алга болчих. Тэгээ асуух дээр нэг тийм бөөдөр очиод, тийм хөтөг төвлөгөн, тийм хүртэн жоожин дээр очиод тэдний сая төгрөгөөр засал ном биелгэсэн. Тэгээд бүтэхгүй нэг буцаад над руу уурлаад байгаа. Уурлж байгаа хүмүүс зөндөө таралдаад байгаа. Уг нь одоо Монгол хүн байна. Ямар ч лам дээр очлгүй, ямар ч бөөдөр очлгүй, ямар тэр хотог төвлөгөн, эрчим энерги янз бүрийн юм ярьсан хүмүүс дээр очихооргүйгээр өөрийгөө бүрэн хариуцаад явждаг л болгоосоо тийм бие даасан тийм хүчрхэг Монгол хүмүүсийг л бий болгох юм гэж бодод. Тэгтэр хүмүүс чинь нэг яагаач хөл нэг гяс шидтэн болчихгоо л гяс нэг шидийн хүчээр ч юм эрчим энергийн бурхны одоо юу гэдгийг тарны шидийн хүчээр хамаг юма бүтээчгэл ингээл яарснасаа болоод хэдэн 10 сая төгрөг. Нэг уулзалтанд дээр нэг тийм 20 мянган төгрөгийн одоо юу гэдгийг төгрөг дэм үзүүлж байгаа гэдэгтэр үгүйгээд гүргээд гараад явцсан мөртлөө 2-3 сая төгрөгөөр энэ тэнд очиод баахан засал ном юм хараалаас авч байгаа яаж байгаа хийж байгаа гэнэ тийм юм хийчихэд тэгээ наадах ч болохгүй нэ гэд бидэрлөө уурлаад тах тэр л яамар ч мэдгүй. Тэгээ энэ байдлаас одоо нэг тийм үндэсний соён гэрүүлэгчд гэдэг шиг энэ үзэл санаан дээр энэ үзэл санаач явж нөгөө хідэн дадал харилцаа хандлага хідэн одоо юу гэдэг нэг тийм
босгон дээр гიშгэж болохгүй гэдэг шиг тийм ёс зүйн кодекс л юм билээ шүү дээ. Тэгээд энүүнийг л ойлгуулж энийг гэхдээ сонсох дурггүй тэнд эд шидтэн ирж ийн гэхдээ хошуурдаг нэг тийм арга түмлэн тэгээд хідэн төгрөг төлж ийж хідэн хүнд очиж холихтуулж ийж хідэн лам бөөгөр төм янзын засал хийлгэж ийж ойлгох юм байна мэдгүй. Тэгэл нэг тийм багшийн төрсөн өдөр ийм багшийн төрсөн өдөр гэхээр энэ дээр бид нар баярлалаа. Энд бид нар баярлалаа. Тим гэгэнтний тим одоо зуул сар гэлтэхтэр энд бид нар баярлалаа арх угаал тэмдэглээ. Яг үндэ их хааныхаа төрсөн өдрөгч бид нар нэг тийм олигтойхон тэмдэглэж чадахгүй байх шүү дээ. Яг үндэ. Тэгээ Монголынхоо ганц нэг цагаан сар наадам юм ярих дээр сошиалоор өглөө хатлаа. Торч өглөө ясыг цаг хугацаа цаг зав гэл нэг идлээ уудлаа гэл нөгөөтгөө шүүмжлээ шүүгээд байдаг нэг тийм бүхэл бүтэн давхарх бий болчихлоо. Гэтэ зүгээр эрүүл саруул ухаантай Монголоо гэж байгаа тэр бүхэнтэйг хэдүүлээ одоо нэг сайхан ивэ болоод тэр нэг эд шид ярихгүйгээр бидний хувьд судалсаараад 3-4 жил судалсаараад хідэн дадал хідэн жаяг харилцаа хандлага ёс зүй төлөвчдийн хэдхэн кодекс ойлгочлоо. Тэгээ энүүгээр ингээд төмөө олно засах хэрэгтэй байна. Оюун санааг сэрэх хэрэгтэй, сэргээн манд болох хэрэгтэй. Энэ жил ер нь чадвал 21 аймаг 100 сумд хүрч ажиллахгүй бол яг энэ чигээрээ 5 жилийн дараа болох юм бол нөгөө ард түмний чинь тал нь ертөнцийн эзний үнэн шавнар болчих гээд. Тэгээд энэ талаар эрчтэй, хүчтэй, зоригтой, зоригтой ажиллах хүмүүсийг урьж ин яг бидний зүгээр суугаагүй л дээ. Зөндөө олон хүмүүсээ бэлтгээл, бага бэлтгээл, орон нутгад руу яваалгаа. Тэгтээ юм хангалтгүй байна. Тэгэхээр дотроо шаналаад юу болчихгүй л утасны цаас хар сууж хахаар одоо нэг гэрээсээ гарах цаг болсон байхаа л гэж бодож байна. Бид нар тэмцэхгүй одоо юу гэдэг нь алаа хэдий огцруулъя тгий ингэхгүй зүгээр л оюун санааны том шилжилт, оюун санааны том сэрэлт хийх болохгүй болоод байна. Хүмүүс чинь жоохон чөлөөлөгдөж, шашнуудаар чөлөөлөгдөж гиснэ бүр нэг тийм хатуу сектүүдийн барьцаанд орч хамаг юм алдчих тэр эргүүдээр тарьсан байна. Яг ингэж хүм дээр харахад бол аймаг сум болгоны иргэдийн хуралд янз бүрийн шашны сектүүдийн улаан фанатууд бол харцаа харагдаж байна. Устрын намуудаар дамжаад тэгээд тэд нар шүүх рүү ордог юм байна. Цэцэрлэг сургууль руу ордог юм байна. Тэгээ нөгөө хичээл сургалт тарсны дараа тэндээ уулзалт семинар нөгөө дугуулan Монголын юм хичээлүүлдэг юм байна гэл бүх нөхцөл боломжийг бүх нөх суур байгаа нөхцөл боломжуудыг тэд ашиглах хичээж ажиллаж байна. Дааш бид нар нөгөө нэг тийм Монгол хүний хинэггүй, хээгүү, бодөггүй зангаараа тэгж байгаад болно даа гэдэг ингээд. Тэгээ нэг юм жоох юм хийх гэж байгаа нэгнийгээ тал талаасаа бүлдэж, тал талаасаа хараач тэр чинь тийм байдгийг чинь юм байдгийг гэсээр гад зүрх сэтгэлийн мохоочл байгаа юм харагдаад байна гэдэг. Харийнхны юмд бид нар ямар ч хүнэмж зүтгэдгийн, ямар ч хамаг ажил төрлийн бүтээж өгөх талаар байдгаа тавьдгийн нутгарны сум орнотгийн удирдлагууд ч гэсэн аймаг орнотгийн удирдлагууд ч гэсэн төр засгийн хүмүүс нь ч гэсэн нэг 5 цаас харчих дээрээс юугаач тавьж тухаас боцохгүй болсон нэг юм сонирн байдлыг л бид нар давж тоолж ижил уусаар өөрчлөгдөн дөө тэгхгүйгээр өөрчлөгдөхгүй л болчиход байна да. Жохон байдал хүндрээд байшгүй л гэдгийг хэлмээр.